Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрал сургалт төсөл үзүүлж байна. Дэлхийн стандартыг монголчууд эзэмшинэ. Хоохрын тэгш амгалан гэдэг. Би ер нь багасаа тавилга хийхийг мөрөддөг байсан. Тэгээ хараад тахаар дандаа модон хийцэн тавилга гэдэг учраас төмөр арамтай модон тавилга байвал яагаад болохгүй гэж бодсны үндсэн дээрээс гагнуурын чиглэлээс өөрөө сурч эхэлсэн. Мөрөдлөө биелүүлэх юм бол. - 2015 оноос 2016 оны хооронд насан туршидтын 1 жилийн ангид одоо 1 жилээр сурж төгссөн. Тэрнээс хойш 3 хүүхдээ харж байгаад түрүү жилээс эхлээд зорилгодоо хүрэхин тулд ингээд цехнийгээд ажиллаад явж байгаа. Манай цех бол төмөр арамтай тавилга, төмрийг шилтээ ослуулсан, төмрийн модтой ослуулсан ерөнхийдөө дан тавилга руу чиглэсэн үзье байгаа. Өөрийнхөө хүссэн мөрөөдлийг биелүүлэх гээд би ингээд хичээгээд явж байгаа учраас гагнуурын ажлыг хийгээ явж хахад өөрөө бахархах, хүүхдүүд маань ч гэсэн ээжээрээ бахархах сэтгэл их ажиглагддаг учраас их гоё таатай байдаг. Чи эрэгтэй хүний ажил хийгээд байна. Чи эмэгтэй хүний ажил хийж болдгоо юм уу? Гэхэл хүмүүс зөндөө их асуудаг. Тэгэл жишээ нь гэл асуухлаар эмэгтэй хүн чинь жоохон гоо сайхан ч юм уу эсвэл бол нэг офисын ажил ч юм уу гэл их зөвлөж байсан. Миний хувьд бол үнэхээр л гагнуурын мэргэжлийг сонгоод ажиллаа цаашдаа амьдралаа аваад сайхан болгоё, мөрөөдлөө биелүүлэе гэсэн юмд бол тийм хүнд мэргэжил гэж би юусоо боддог. Гагнуur хийж хад хамгийн их ур чадвар шаардсан төмрийг улаасгах, матах, хийлэх. Тэгээд тэднийг загварт оруулахын тулд ингээд олон талаас нь байрлуулж үздэг байхгүй юу. Тэр байрлал нь тохирж явах юм бол зурж байгаа зурган дээр матсан хээнүүдэд тавьж гаад тэгээд гагнадаг. Цаашлаад илүү сайжирч цэвэрхэн юм бай гагнаад захиалагчийн хүсэл 100% нийцэх хүртэл нь цаашдаа би сурна л гэж боддог. Гагнуурын ур чадвар эзэмшихийн тулд политехникийн коллежууд болон тэгэл Герман Монголын хамтарсан сургуулиудад энэ хамрагдаж сурах бүрэн боломжтой байдаг. Ер нь сургалтууд аюул олон байдаг болсон учраас хүссэн сургалтаа өөрөө хүлээж сонгон суралцах бүрэн боломжтой байгаа. Өмнө аймгийн политехник коллежид болохоор 9 төгсөөд элсэж орж байгаа 2.5 жилээрээ сураад үргэлжлүүлээд насан туршидтын 1 жилийн ангид суралцсан төгсөх боломжтой байдаг. Насан туршидтын ангид суралцаад уул уурхайн захиалагт сургалтуудад хамрагдаж оролцож ажилд хамрагдах бүрэн боломж байдаг учраас коллежийн давуу тал юм. Задуучдаа хэлэхэд мэргэжил бүхэн үнэхээр сайхан. Тэр дундаа гагнуурын мэргэжил үнэхээр сайхан шүү. Төмөр хийцлэлгүй. Тэгээд гагнуурын оролцоогүй ямар ч бүтээн байгуулалт байхгүй учраас тэр их бүтээн байгуулалтын нэгэн хэсэг нь болж ажиллаарай л гэж хэлмээр байна. Гагнуурчин мэргэжлийн хамгийн сайхан нь гэвэл төмөр металлыг өөрийнхөө хүснээр уяраж хайлуулж очингээд гараад өсөрж ахын айгүй их таалагддаг. Гагнуураа хийж агаад өөрийнхөө хийсэн бүтээлийг эргээд харахаар айгүй гоё хүмүүсээс баярлалаа, талархлаа, өстой сайхан болсон байна гэдэг үгийг сонсохоор айгүй их гоё байдаг.